Монголын банкны системийн 90-с дээш хувийг 5 банк бүрдүүлдэг. Тэдгээрийн нэг болох Голомт банк нь банкны систем дэх байгууллагын зээлийн 20 гаруй хувь, харилцах хадгаламжийн 21 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус банк нь эдийн засгийг хөдөлгөх хүч болох жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихийг зорилго болгон ажилладаг. Аливаа улсын бол гол хөдөлгөгч хүч нь бол жижиг дунд бизнес эрхлэгчнэр байгаа байна. Тэгэхээр эдгээр бизнес эрхлэгч нарыг дараагийн түвшинд нь гаргах, магадгүй тухайн бизнесээ хэр чанартайгаар урт удаан хугацаанд тогтвортойгоор оршин тогтноход нь бидний зүгээс дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. 2023 оны 2 дугаар улирлын байдлаар Монгол улсад 89 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэх судалгааг үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэдгээрийн 97%-ийг жижиг дунд бизнесүүд бүрдүүлж байна. За бидний дунд нэг юм хэвшмэл ойлголт байдаг. Жижиг дунд бизнес эрхлэгч гэхээр л альва нэг юм санхүүжилтийг заавал банкнаас авах ёстой тий бизнесийнхаа үйл ажиллагааг тэр санхүүжилтээр шийдвэрлэх ёстой гэсэн юм хэвшмэл ойлголт байгааддаг. Тэгвэл дан ганц банк ерөөсөө санхүүжилт өгөө зогсохгүйгээр тэдгээрийнхаа үйл ажиллагаанд энэ санхүүжилтийг өгснөөрөө тухайн аж ахуй нэгжид маань ямар өөрчлөлт буюу борлуулалтын орлого нь хэд дахин өсч чадах юм, бизнесийн цар хүрээ зах зээлд эзлэх боломж нь хэд дахин өсөх боломжтой юм. Цаашлаад энэ маань эдийн засагт ямар хувь нэмэр оруулах боломжтой юм бэ гэсэн илүү юм өргөн утгаар нь харж бид нэр бас тухайн бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй зөвлөж тухайн санхүүжилтийг олгодог байгаа юм. Тэгэхээр дан ганц санхүүжилт олгоход зогсохгүйгээр тэдгээрийн бизнесийн стратеги, бизнесийн төлөвлөгөө хаашаа хүрээд байгаа юм, хаа очих гээд байгаа юм бэ гэдэг дээр нь яалтчгүй юм зөвлөх хэрэгцээ шаардлага болов байсныг бид нэр олж харсан байгаа. Энэ ч утгаараа бид нэр эдгээр аж ахуй нэгжүүдтэй зориулсан олон одоо төсөл хөтөлбөр зөвлөх үйлчилгээнүүд үзүүлсэний нэг нь бол хөндлөнгийн байгууллагатай хамтраад менторшип хөтөлбөрийг маш амжилттайгаар хэрэгжүүлсээр байна. За энэ хөтөлбөрийн онцлог нь тухайн сонгогдсон бизнес эрхлэгч маань богино хугацаанд бодиттой үр дүн гаргаж чаддгаараа онцлогтой байгаа юм. За хөтөлбөр маань ерөнхийдөө хоёр үндсэн үе шатаас эхэлж байгаа. Эхний үе шат нь бол тухайн бизнес эрхлэгчийг онцлно гэсэн үг. Голомт банкны байгууллага хөгжлийн газартай бид нэр менторшип хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллаад онцлогоо хэсэг дээр маш сонирхолтой явж байна. Яагаад гэвэл нөгөө бид нэр өдөр тутмын тулгардаг асуудлуудаа энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн маш зөв шинжлэх ухааны үндсэлтэй яг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажиллаж байгаа учраас бидний ажил дээр тулгарч байгаа энэ өдөр тутмын ажлуудыг бид нэр яаж энэ дотоод журам бодлогын бичиг баримтуудаа зөвөр суулгаад хөдөлмөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа илүү сайн гэж хүмүүстэйгээ гэрээ хэлцлүүдэд илүү сайжруулах боломжийг эхний ээлжинд ажиллаа сайжруулад явж байна. За менторшип хөтөлбөрт хамрагдаад 2 удаагаа бид нэр сургалт аваа явж байна. За энэ сургалтынхаа хүрээнд бол ерөнхий ингээд одоо ойрын 3-5 жилийнхаа төлөвлөгөөгөө гаргахаар бид нар стратеги төлөвлөгөөгөө гаргахаар ажиллаж байна. Тэгэхээр одоо өмнөх алдаа маань юу байсан, ирээдүйд бид нар юу харахын энэ асуудлууд дээр явж байна. За энэ онцлогооны үндсэн дээр юуг бид нэр сайжруулах юм бэ? Нэг номерт. Юуг сайжруулснаар тухайн компани бизнес эрхлэгч маань бодиттой үр дүн гаргаж дараагийн шатанда гарахад нь төхөн болох юм бэ гэдэг дээр нь илрүүлээд 2 дахь үе шат руу орох юм. 2 дахь үе шат маань мэдээж менторийн тусламжтайгаар явагддгаар юм онцлог байгаа. Бизнес дөнгөж эхэлсэн хүмүүстэй ерөнхийдөө компани хэмжээний жижиг гэж одоо хэлэхээр энэ компаниуд хамгийн гол тулгарч байгаа асуудал нь мэдээж одоо бүх бизнесмэнүүд бизнесээ томруулъя гэж бодож байгаа тийм. Тэгэхээр яаж томруулах вэ гэдэг нь хамгийн гол асуудал нь байна. Голомтын менторшип хөтөлбөрийн хүрээнд бол ерөнхийдөө энэ сүүлийн 5 жил бид нэр CEO гэдэг брендийг Монголын зах зээлд нэлээд их хэмжээнд хурдцтай ингээд томруулсан. Өнгөрсөн хугацаанд бид нар чадлынхаа араар энэ байгууллага үдийн хэмжээнд үргэлжсэн. Одоо биднэрт гадны том энэ соёлтой том байгууллагуудад одоо зөвлөх орж ирээд бидний яг байгууллагуудаар онцлогоо хийгээд тэр онцлогоонуудаа сайжруулалт хийхэд биднэр хэрэгцээ шаардлага маш их өндөр байна. Бизнесийг энэ хурдтай томруулахад яагаад томруулж байгаа юм? Яаж томруулж байгаа юм? За тэгээд томруулах явцад бас ямар хүндрэлүүд гардгийг яаж одоо суурай зүг бэлдэх үү гэдэг энэ талаар л илүү одоо ярилцчих туршлагаас хуваалцсан байна. Менторшип хөтөлбөрт хамрагдж байгаа аж ахуй нэгжүүдийн хүчин чармаалт бол 90% нь эдгээр аж ахуй нэгжүүдийн шийдвэр гаргах төвшний хүмүүс болон эзэдтэй шууд холбоотой. За тэгэхээр энэ хүчин чармаалтын үндсэн дээр өнгөрсөн хугацаанд
манай энэ хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд бол бодиттой үр дүнгуудыг гаргаж чадсан байгаа. Жишээлбэл борлуулалтын орлогыг 2 дахин нэмэгдүүлж чадсан. Бүтээгдэхүүн үйлчлэгээ бас томоохон компаниудад бол бэлтгэн нийлүүлэгч болж чадсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн 68%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэх судалгаа үндэсний статистикийн хороонд бий. Энэ тоо жил бүр өсөхийн хэрээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь тэднийг цаашид илүү доктортой үйл ажиллагаа явуулж эдийн засагт бодит хувь нэмрээ оруулахад нь чухал нөлөө үзүүлэх юм. Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. За Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр бизнес эрхлэгчдийн дийлэнх хувийг нь бол эмэгтэй хүн эрхлээд байна. Эмэгтэй хүн шийдвэр гаргаад байна. Эмэгтэй ажилтнууд ажиллаад байна гэсэн юм статистик тоо баримт байгаа. За тэгэхээр яалтчгүй энэ сегментэд бид нэр бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарлыг бий болгож тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнээр бол маш амжилттайгаар нэвтрүүлээд явж байгаа. Яг манай бас бизнес их онцлоглолтоо тесэр дэлбэрэх аюултай өндөр даралтын савнууд, галын хор, бас химийн бодис гэсэн англиар явдаг. Тийм болохоор энэ төрлийн бизнесийг эмэгтэй хүн хийх юм уу гэд яг чаддсан юм уу гэх юм уу тиймэрхүү зүйл бол бизнесээ анх аваад явж байхад бол хүндрэлтэй, нуруунд дээр бас ачаатай, хүлээн зөвшөөрөгдөх бас тодорхой хэмжээний хугацаа шаарддаг байлээ. Олон улсад бол энэ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих маш олон төрлийн хөтөлбөр төслүүд бол хэрэгждгийг бид нэр судалсан. За үүний нэг нь бол энэ тохирлын тэмдэг байсан. За тэгэхээр яагаад энэ тохирлын тэмдэг Монгол улсад байж болохгүй юм бэ гэдэг зүйлийг бид нэр судалж эхэлсэн байна. Ингэж судалсныхаа үндсэн дээр бид нэр Монголын худалдаа ажил дөрөв танхим санал тавьж одоо хамтран эзэмшигчээр оюуны өмчөөр бол патентын амжилттай авсан байгаа. Энэхүү тохирлын тэмдгийг одоо бизнес эрхлэгч эмэгтэй маань авснараа дотооддоо тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний цаана эмэгтэй бизнес эрхлэгч энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байгаа юм байна шүү гэдэг нэгдүгээрт таних ингээд Монгол улсад анх удаага таних энэ тэмдэгтэй олж чадж байгаараа маш том нөлөө үзүүлж байгаа. Ингэснээрээ бизнес эрхлэгчнэр бие биенийхээ бизнесийг дэмжих, худалдаж авах, бие биендээ нийлүүлэх юм боломжийг нь бүрдүүлж байгаа гэж харж байна. За мөн цаашлаад олон улсад тухайн бараа бүтээгдэхүүнийг гаргахад маш том хөшүүрэг болно гэж харж байгаа. Голомт банк нь сайн сайхныг санхүүжүүлэн урайндор улсдаа хөгжил авчрах бизнес эрхлэгчдийг чадваржуулах, шилдэг бизнесүүдийг санхүүжүүлэхээр зориун ажиллаж байна. Голомт банк бизнесүүд тэр дундаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бүтээгдэхүүн үйлчлэгийг тасралтгүй хүргэж, үүнд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм. За жижиг дунд үйлдвэрлэлүүд бизнес эрхлэгчдэд тулгардаг гол асуудлууд байдаг. Биднэрт хөнгөлөлттэй зээл тусламжаас илүү бид нар өөрсдөө чадахчих сурах хэрэгцээ маш өндөр тулгардаг. Нэг талдаа зөвхөн том бизнесүүдэд хөгжүүлээд байвал энэ хөгжил нь тодорхой түвшинд очиж гацсан. Нөгөө талд нь жижиг дунд бизнесүүдийг чадахжуулах зайлшгүй шаардлага. Тэгэхээр Голомт банк энийг хараад бас жижиг дунд бизнесийг хөгжүүлэх яг юм газартай болоод энэ дээр фокустай ажиллаж байгаа нь бол бизнесүүдийг илүү чадахтай болгох. Эцэслээд бол Монголын эдийн засгийг том болгоход нэлээд чухал үүрэгтэй байх гэж ингэж бодож байна. Мэдээж бол энэ хөтөлбөрт оролцоод ингээд дууслаа гэд бид нэр орхихгүй эдгээр бизнес эрхлэгчтэйгээ дараагийн төвшөнд нь гаргахад бол тасралтгүйгээр тэднэрт хэрэгцээтэй, шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ болон зөвлөгөөний сургалтуудыг бас юм үе шаттайгаар үргэлжлүүлэн одоо дэмжиж ажилласаар байх болно.